гоо сайхны салганд эмэгтэйчүүдийн үсийг засаж бодох. Нүүрний бодолд хийдэг ирчүүд ч гэсэн цөөнгүй байдаг талаар бүгдээрээ мэдэх байх. Зарим ирчүүд нь энэ салганд эмэгтэйчүүдээс илүү чадварлаг байдаг. Тэр нь ч эмэгтэйчүүдэд нэлээд үнэлэгддэг бололтой. Жишээлбэл тоогооч ирчүүд хоолыг маш сайн хийдэг шүү дээ. Тэрнтэй адилаар гоо сайхны салганд ч гэсэн ирчүүд илүү эрэлттэй байдаг юм байна. Эмэгтэйчүүдийн хилдгээр эрэхтэй гоо сайхан ч эмэгтэйчүүдээс илүү гэсэн судалгаа байдаг. Учир нь эмэгтэйчүүд нэг нэгэндээ атаархдаг бол эрэгтэйчүүд тухайн эмэгтэйг илүү гоо үзэсгэлэнтэй болох тал дээр анхаарч ажилладаг гэсэн судалгаа байдаг юм. Би та бүхэндээ өнөөдөр өсчин залуу тохиолдсон болсон явдлын талаар хэлж өгөх болов. Абай гудамжинд байрлалтай олон давхар байруудын нэгэнд нь гал гарлаа. Орчин суугчдын дуудлагаар яаралтай гал унтраах ангиас ирж галыг унтраажээ. Аз таарч гал хажуу айлуудад нэвтрээгүй юм байна. Галаа бүрэн унтрааж дууссаны дараа гал сөнөвчд байрнаас. Гал түлэгдэн нас барсан хүний цогцсыг олжээ. Цогцос энэ байрны эзэн 36 настай Жамболот болох нь тогтоогдов. Цогцос олдсон тул гал сөнөвчд цагдаагийн албанд дуудлага өгчээ. Дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч нар хэргийг шалгаж орчин суугчдыг байцааж эхлэв. Гэтэл талиагач Жамболот нь орчин суугчдтай нэг их харьцдаггүй нэгэн болж таарав. Мөн байранда өөрөө ганцаараа амьдардаг байжээ. Цагдаагийн албан хаагч нар олигтой мэдээлэл олж чадсангүй. Тэдний эхний дүгнэлтээр байрандаа гал гарч угаартаж гал түлэгдэн нас барсан гэж тодорхойлов. Түлэгдсэн цогцсноос ямар нэгэн шарах сорив уул мөр олж илрүүлсэнгүй. Тэд хэргийг бүртгэж аваад цааш нь үргэлжлүүлэн шалгалгүйгээр хайсан байжээ. Харин шүүх шинжилгээний явцад цогцсноос с ижигтэй зүйлүүд илрэв. Шинжилгээгээр угаартсан ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байна. Тэдний дүгнэлтээр гал гарахаас өмнө нас барсан байх магадлалтай болж таарлаа. Тэрнээс гадна толгоондоо биендээ янз бүрийн цус алдалт явагдсан. Мөн зарим хавирганууд нь хугарсан байв. Хамгийн гол нь тэрний хүзүүнээс олсны уул мөр олдсон байна. Тэгэхээр үүнийг хэн нэгэн зодож тамлаад сүүлд нь боож алсан байх магадлалтай болж таарлаа. Гэвч хэргийн газарт гэмт хэрэгтнийг гэрчлэх ямар нэгэн баримт байхгүй бүгд галд шатжээ. Гал гарснаас болж хурууны хийгч илрүүлэх боломжгүй байлаа. Шүүх шинжилгээний дүгнэлтээр хэргийг дахин нээж шалгаж эхлэв. Нэгдүгээрт мөрдөн байцаагчид талиагаачийн талаар бүх мэдээллийг цуглуулж эхлэв. Тус хотод талиагач Жамболотонд нэлээд нэр алдартай нэгэн байжээ. Туркестан хотын иргэн тэрээр Караганд хотод хэдэн жилийн өмнө нүүж ирсэн байж. Тэрээр хотын хамгийн өндөр зэрэглэлийн үнэтэй гоо сайхны газарт ажилладаг байжээ. Маш чадварлаг залууд хүмүүс үйлчлүүлэхдээ хэд хоногийн өмнөөс цаг авч ирдэг. Тийм эрэлттэй нэгэн байжээ. Тиймээс Жамболот мөнгө маш их олдог байсан байна. Магадгүй энэ хэрэг үүнийг дээрэмдэх зорилготой хийгдсэн байж болох юм. Гэвч байр галд шатсан болохоор мөрдөн байцаагчдад байрнаас юу алдагсан нь мэдхэд хэцүү байлаа. Талиагаачтай нэг их харьцдаггүй болохоор ах дүү нар нь ч гэсэн мөрдөн байцаагчдад тус болж чадсангүй. Магадгүй талиагаач найз нөхөд болон үйлчлүүлэгчийн хэн нэгэнтэй муудалцсан байж болох юм. Санаандгүй үйлчлүүлэгчийн хэн нэгнийг гомдоосон. Эсвэл ус засах явцад асуудал гарсан байж мэдэх юм. Үүнээс болж үйлчлүүлэгчийн өшөө хорсол байж мэдэх юмгээд маш олон таамаглалуудыг дэвшүүлв. Тэд залуугийн ажилтдаг гоо сайхны саланд очиж хамт ажилтдаг хүмүүсээс байцаалт авав. Талиагаач хизээж үйлчлүүлэгчтэй маргаж байгаагүй. Ганц бие залуу найз бүсгүйтэйж байгаагүй юм байна. Бүх цаг хугацааг ажилд зарцуулдаг тэрээр маш хөдөлмөрч нэгэн байжээ. Олигтой мэдээлэл олж чадаагүй мөрдөн байцаагчид талиагаачийн ажлын бус цагаар юу хийдэг талаар судлахаар шийдэв. Танилуудыг байцаах явцад нэг хэрэгтэй мэдээлэл олж авав. Тэрээр хэрэг гарахаас нэг өдрийн өмнө шөнийн клубт Гүлнар нэртэй нэг охинтой маргалдсан байж. Маргах явцад нөгөө охин талиагаачийг алах талаар хэлсэн байна. Мөрдөн байцаагчид Гүлнарыг олж илрүүлэн байцаалт авч эхлэв. Гүлнарыг байцаах явцад тэрээр хачирхалтай мэдээлэл хэлжээ. Талиагаач залуу Гүлнарыг найз залуугаас нь салахад нөлөөлсөн байна. Тэр найз залууга талиагаачаас хардсан байж. Охины хэлснээр хэд хоногийн өмнө найз залуугаасаа салсан Гүлнар сэтгэлээ сэргээхээр шөнийн клубт ирнэ. Харин шөнийн клубаас өөрийнхөө танил болох Жамболотыг олж харжээ. Харин Жамболот ганцаараа биш найзтайгаа хамт байлаа. Тэр хоёр тэврэлтэд юм ярьж байжээ. Сайн анзаарч харсан Гүлнар талиагаачийн хажууд байгаа залуу өөрийнхөө найз залуу нь болохыг нь олж харжээ. Жамболотыг нэлээд хэдэн жилийн өмнөөс таньдаг байсан Гүлнар нь түүний ижил хүүстэн байсан гэдгийг ч гадарладаг байжээ. Уур нь хөдөлсөн Гүлнар Жамболот дээр очиж хэрүүл хийж хил ам гаргаж эхлэв. Уурандаа шөнийн клубт байгаа маш олон хүмүүсийн өмнө чамайг аландаа гэж хэлсэн байв.
Харин талигач нь хэрүүл маргаан хийхийг хүсээгүй тул шөнийн клубаас гараад явсан байж Гүлнэр охиныг шалгаж байцаасан цагдаа нар үүнийг тус хэрэгт холбогдлогүй гэж дүгнэв. Учир нь тэр хэрэг гардаг өдөрч гисэн өглөө хүртэл тухайн шөнийн клубт байсан байна. Мөн ийм жоохон охин талигач залууг зодож боож алах боломжгүй гэж тодорхойлов. Мөрдөн байцаагчид Жамбулатыг ижил хүстэн гэдгийг мэдсэний дараа энэ талаар судлахаар шийдэв. Ингээд мөрдөн байцаагчид хотод байдаг ижил хүстнүүдийн шөнийн клубыг шалгаж эхлэв. Шөнийн клубыг шалгах явцад нэмж 200 гаруй хүнийг байцаав. Гэвч хэрэгт хамааралтай ямар ч хүнийг олж чадсангүй. Тэд нарын хэлснээр талигач нь нэг залуутай тогтмол харилцаатай байгаагүй. Дандаа түр зуурын харилцаатай нэгэн байж таарлаа. Ингээд хэрэг илрээгүй хэрэгүүдийн нэг нь болж хувирав. Мөрдөн байцаагчид дахиад 300 гаруй хүний мөрдөн байцааж мэдээлэл авсан боловч хэрэг урагшилсангүй. Тэд талигаачийн утасны яриаг шалгахаар шийдэв. Түүний сүүлийн өдрүүдийн яриаг авч хинтээ юуны тухай ярьсан талаар шалгав. Тэр нас барахаас 2 цагийн өмнө Марат нэртэй нэг залуутай ярьсан байж. Ингээд тэд Маратыг олж илрүүлв. Тэрээр тухайн шөнийн клубт тайжигч хийдэг байж. Мөрдөн байцаагчид Маратыг байцаах явцад залуу уйлж бүх үннийг хэлв. Үүний хэлснээр талигаачийг тэр алаагүй харин алуурчдыг түүний байр руу ороход тусалсан байж. Жамбулатыг харгасаар алж байхад тэр гадаа хүлээж байсан бай. Алуурчид бол Руслан болон Дамир гэдэг залуучууд байж. Тэд талигаачийг маш сайн таньдаг. Тэрээр хоорондоо ойр ойрхон харьцдаг байсан. Ялангуяа Мараттай илүү дотн байсан бай. Учир нь тайжигч хийдэг Марат маш үзэсгэлэнтэй нэгэн байжээ. Түүний царай Оросын алдарт дуучинстай байхад төстэй юм байна. Түүнд нилээд олон залуучууд татагддаг байж. Тэд дунд талигач гэсэн байгаа мэдээж. Алуурчин 22 настай Дамир тухайн шөнийн клубт бармнаар ажилладаг байсан байна. Тиймээс ойр ойрхон ирдэг талигаачтай танилуд болсон байж. Харин 28 настай Руслан нөгөө шөнийн клубын үйлчлүүлэгч мөн таксины жолооч байсан. Тэрээр шөнийн клубаас гарсан хүмүүсийг хүргэж үйлчилдэг. Талигач Жамбулат дандаа Русланы таксигаар явдаг байсан байна. Тэрнээс гадна барман тайжигч залуучууд ч гэсэн тэрний таксигаар явдаг байж. Тэр өдөрч гэсэн талигач Русланы таксигаар гэртээ хүргүүлсэн байна. Тэрээр буцах замдаа Русланд тайжигч залуу Мараттай сэтгэлтэй тухайгаа хэлж. Мөн тэрний өөрт нь тийм сайн биш гэдгийг хэлж тэр хоёр илэн далангүй ярилцаж байжээ. Харин таксист Руслан талигаачийг тайвшруулахыг оролдов. Ярианы явцад талигач удахгүй Таиланд улс руу амралтаар явахаа хэлв. Үүний тулд нэлээд их хэмжээний мөнгө хурааснаа хэлв. Үүнийг сонссон таксист залуу Руслан шууд муу зүйл бодож эхлэв. Учир нь Таиланд руу нэлээд их хэмжээний мөнгө шаардлагатай болно. Такси хийж өдрөө арай хийж өнгөрөөдөг Руслан. Байн үнэтэй хувцас өмсөж, үнэтэй утас барьж, том үнэтэй байранд ганцаараа амьдардаг байсан талигаачид атаархдаг байсан. Ингээд тэр талигаачийг дээрэмтгэр шийдлээ. Энэ ажиллагаанд баримн болон тайжигч залуучуудыг уруу татжээ. Тэд Маратыг ашиглаж байр руу амархан нэвтрэх төлөвлөгөө боловсруулсан байна. Марат тэр шөнө талигач руу утсаар ярьж очиж гэрт нь хонно гэдгээ хэлв. Таалагддаг залуу нь эрхийг хүсгэд талигач баяртайгаар хүлээн зөвшөөрөх нь мэдээж хэрэг. Ингээд тохирсон ёсоор Марат ирж хаалганы хонх дуугарав. Талигач хаалгааны ингүүд нөгөө хоёр залуу дайран орж ирэн үүнийг зодож зохиол. Мөнгө хаана байгаа тухай асуув. Гэвч талигач залуу хэлж өгсөнгүй. Тэд хоёр талаас нь хичнээн зодсон ч мөнгө хаана байгаа талаар юу ч дуугарсангүй. Илүү ихээр зодож гэрт нь байгаа суурийн утасны утсаар түүнийг боож эхлэв. Ингээд тэд талигаачийг боож алсан байжээ. Байрыг тэр чигээр хайсан боловч тэд ямар ч мөнгө олсонгүй. Харин 2 алтан гинж 3 бриллиант бууж мөн гар утас олсон байна. Ингээд тэд өөрсдийнхөө бэлдэж ирсэн бензинийг цацаж байрыг шатааж орхив. Гадаа гараад Мараттай тусалсны төлөө хэдэн төгрөг өгөөд ам нэхгүй байх талаар анхааруулв. Мөрдөн байцаагчид тайжигч залуу Маратын ачаар 2 алуурчныг олж баривчлав. Тэдний нэгийг нь Караганд хотод гэрээс нь барьсан бол нөгөөдгийг нь Алмат хотоос барьсан байна. Тэдний гэрээс талигаачийн хулгайлагдсан эд зүйлс олдсон байжээ. Ингээд талигаачийн эд зүйл олдсон тул ямар ч эргэлзээгүйгээр хэрэгээ хүлээв. Хагас жил үргэлжилсэн шүүх хурлаар хэргийг зохион байгуулсан Руслан 16 жил хорих ял. Харин Хамсаатан Дамирт 18 жил. Тайжигч Маратад 12 жилийн хорих ял тус оноосон байна.